Good morning. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Богийн өглөө босоод гав ганцаараа миний эргэн тойрог хийж байхгүй. Дэлгүүр явж гин. Fred Meyer миний орох дуртай дэлгүүрүүдийн нэг. За би нөгөө гоё organic juice аваад иржин. Oh my god. Энэ арай 3.82 гэрээс хэлсэн биш. Энэнээс авнаа. Тэгээд би ч нөгөө мэдгүй өөрийг аваад исэн байли шүү дээ. Урд нь би урд нь хараа энэ брэндийг аваадсан байхгүй юу. Гэтэ яг organic juice бол ер нь бол juice та гэсэн чи арай эдний хамгийн сайн брэнд гинэ. За цаана. Энэ Lakewood гэдэг нь ер нь хамгийн сайн брэнд нь гэж байна манайхаа. За би organic juice-ууд аваа явж байна. Би юусэн ядгааг нь олж чадахгүй. Энэ бол нөгөө ямар ч concentrate байхгүй цэвэр organic juice нь гэсэн гэдээсэн шүү хүмүүс. Гэсэн мөртлөө энэ дээр нас адилхан concentrate бичсэн л ахын да. Та нар хардаа. Бичсэн байгаа биз? За тэгээд миний дээрээ аваад ийсэн болохоор яг энэ дээр уртл дээр үтцсэн байгаа байхгүй юу? Надаа ялгаа нь юу вэ манайхаа? Би юусэн ялгааг нь олж чадахгүй маа. За өөртөө зүг те. Байгааг нь авчи. Хүүхдүүдтэй тараг авчихлаа. Би та нарт за байнга хэлдэг те тараг банантай тараг юусэн хүүхдүүдэд авч өгч болохгүй шүү. Банан тараг хоёр маань хоорондоо зохицдгүй гинлээ. Тэгээд би нэг гоё юм авсан өнөөдөр. Sour cream авлаа. Энэгээр та нарт аюу гоё юу хийж өгнө за хайлмаг хийж өнөөдөр oatmeal-аар гоё хайлмаг хийж та нартаа үзүүлнэ. Их гоё болдог. Шир аягүй дуртай байдгийн. Заримдаа бид нар хийж иддэг. Өчигдөр хийсэн хуушураа харцаан дотор халаагаад идэх гэж чинь. Гоё амттай идэгтэй манайхаа. Эднэн жимснүүдийг зүсэж байгаа гин хараа. Бүгднгийн өргөн зүсээд игнүүлээ тавьчихсан. Чухам Эван аавыгаа хооллоо зүгээр. Оо хани ready go гэдэг шээ гэдэг ш таны аа. Аавыгаа хооллоод би зүгээр. Эван ааваа ишэл ууж байгаа. За бибисээ үлээгээрэй. Сайн үлээ. Хүүгээ үлээ. Яга инээд нүрээд байгаа. Түр сөрхий ан үлээж ирж байгаа дуугаад байна. Халуун байх үү тэгээд бас. За. Хүүгээ үлээ. За сайн үлээгээд. Ой. Яаж байгаа юм чи? Хаан тийм хүчтэй үлээ гэсэн юм уу? Үлээ. No. Өнөөдрийн таны мэдгүй цагаараа та нар Starbucks-ийн энэ cappuccino ч юм уу эсвэл latte дээр авч уулдаг үстэй мэдээж хэрэг биднэрт заримдаа үнэхээр амин юм болдог тийм ээ. За энийгээ сайхан уучаад шилийн хайж болохгүй. За одоо та нартаа харуулъя. За би их л уугаадах юм. Уучлаа. Сайхан ирч хүч авчлаа. За энэ сайхан шилээ угаагаад юунд ашиглах вэ гэвэл ер нь юмд ашиглаж болно манайхаа. За шилээ сайхан угаагаад хэрвээ танд энэ ярилгын таалагдахгүй бол ингээд хуулаад авчих. Айгүй амархан авагддаг. Тэгэхээр энэ маань ингээд цавуутай байгаахгүй нилээ ингээд наалдах цавуутай. Тэгэхээр би одоо та өөрөө хүссэн юу ч хийж болно. Би бол одоо энэ цэцгний зургийг наамаар байна. Энийг хайчилж аваад эндээ наачи. За ингээд хайчлаад ингээд шилэндээ наачлаа. Энгийн шилвэснээс бас арай цэвэрхэн. За энийгээ би юунд ашиглах гэж гэвэл за юунд л бол юунд ашиглаж болно та нар минь. За ингээд шургуулганы ийн тэнд бид нэр ингээд илүүд зайгаа тавьчихдаг шүү дээ тий. Одоо хуруу зай. Яг идрийгээ хийн. Энэ бас хүүхдүүд аваад амандаа өмгч талтай. Томчууд бид нар чинь заримдаа хайнх шүү дээ. Энд бас нэг харагдчихээн. За энийг аваад нөгөө шилэндээ хийн. Бас нэрээ энэ хараа нэг тарганы шил бас энэ байна. Би бас тарганы шилээ бас хайчих чадахгүй энд ингээд
юм хийгээд тавьсан байна. Тарны шилээс ах угаагаад тэгээд галгар уутуудаа хавчааруудаа хийцэн байна. Заага батарейнуудаа аваад ингээд хийчин. Цэгцтэй. Хүүхдүүдэд more safety. Та тэгээд энэ иймэрхүү таглаатай шилэн савыг бол юу л бол юу дотор нь одоо жижигхэн эрэг боолт хадаас одоо ингээд товч байдаг юм уу те нэгэд нь ингээд товчоо гээд нэгэд нэрэг боолтоо хийгээд одоо бид нар ч ингээд кофегаа уугаад хайчиж байгаа шүү дээ. За ингээд хий нэгэд нь хэрэгтэй мэдээл байж магадгүй. Баярлалаа. Би түрүү шилэндээ батарей хийсэн байсан чинь Facebook дээр мэдээлэл оруулсан чинь нэг залуу харин нэмэх хасганаас авалцаад тог авч магадгүй шүү гэд анхааруулж битсэн байна. Нэрээ бас тех магадaltaй манайхан. Тийм учраас бас анхаарал таах хэрэгтэй. Өнөөдрийн хоолнд гомонтой хоол хийхээр бэлдэж чинь энд усаа тавьчлаа. За тэгэхээр хайруулын таван дээрээ coconut oil-осоо мэдээж хийгээд нэрээ coconut oil гэснээс энэ маань ингээд тос юм чинь одоо ялангуяа зуны уйлрал тэгээ ингээд плетний ойролцоо эдэр тавьчвал хайлчдаг. Одоо баг хайлал баг ийм болчихно гэсэн хайлчдаг байхгүй юу. Тэгэхээр би болохоор ингээд плетнээсээ хол тэр storage штэ тэрэн дотор хийчдэг. Тэгээ зарим бүр халуун өдөр гээд үзэхэд тайлцсан байл хөргөч рүүгээ аваад хийчдэг юм. За тэгэхээр сонгон сормос хийхгүй би шууд мах юм. Coconut oil дээр би шууд махаа хийгээд туурдیں۔ Ямар сонгон сормос хийгээгүй. Энэ хоёр маань хөдөлгөөрөө байсан угаасаа хийсэн сэрсэг юм хийчдэг. Энд гомон чанга усман буцаж байна. Даашаа гомон гоёч. Өнөөдрийн гомонтой хуурганд энэ гомог ашиглаж байна. Costco байдаг Италийн гомон. Тэгээ ингээд гомон үлдэхээр нь одоо зүгээр нэг юм хувцас хавчдаг хавчаар байдаг шүү дээ. Доллар л бүр айгүй олноороо $1 гэдэг. Ингээд энэ хавчаарыг бас хүнсэнтэй ашиглачнаа. Маха сайхан зөөлөн гал дээр хуурж ин. Ер нь хоолыг ялангуяа мах дээр тийм одоо би жишээлбэл ингээд 8 бил дээр би 2 дээр хуурж ин. Зөөлөн гал дээр хоолыг бас удаа ихээр гоё амттай болдог. Хит өндөр гал дээр бас төлөгдээд ингээд зөөлөн би ямар ч давс пэт хийгээг байгаа. Зөвхөн тосон дээрээ махаа хийгээл зөөлөн гал дээр ингээд хуурж ин таглаад жоохон шил гаргаад авъя. За энд гом маань болж байна. Зөөлөн гал дээр мах маань баг 20 минут өөрийнхөө шүлэнд болж байна. За энэ дээрээ сормос, сонгон, ловонга хийгээд үгүй. Ийм baby carrot гэж байдаг шүү дээ тий. Тэрнээс дундуур нь хэрчиж байхгүй тэр ч ихний хийчлээ. За одоо харин жоохон галаа нэмээд дөрвөлөө болгоч. Тэгээд сой соус давс хийнэ. Би сүүл, брокколи энэ хоёр ногооноос би нэмээд хийчихлээ. За одоо би ямар ч давс пэт хийгээг байгаа шүү дээ. Тэгэхээр би жоохон сой соус давс хийгээд за би таглаад тэгээ би галаа унтраагаад өгчээ. Тэгэхээр өөрөө энэ маань ингээ халуун гал дээрээ нэг 5-6 минут уурандаа сайхан болчих. За би хараа одоо гомонгаа аваад усын шүүгээд жоохон масланд хуурчих. Тэгвэл илүү гоё амттай болно. Гомонгоо хүүтэн гүлэн усаар шүүцэн. Тэгэхээр савн дотроо би жоохон масл хийж агаад энийг хайлуулад тэгээд дээрэс нь гомонгоо хийгээд жоохон хуураад өгье. Тэгвэл гом маань илүү гоё амттай болдог. За ингээд гомонгоо маслаа тэг жоохон хуураад өгье. Дээрэс нь ямар ч амтлагч давс өдр хийхгүй. Ингээд маслаа хутгаад жоохон хуураад болов. Өнөөдрийн хоол гомонтой хуур бэлэн боллоо. Costco-гийн та нарын dark chocolate авч идэх ардаа ийм гоё гоё эрүүл юмтай. Guanata, berryтэй, almondтай
баг бидтэй сан наран цэцгийн үртэй зөндөө олон сэцтэй. Ирүүл бас гоёмчтай. Нараа дотроо иймэр байдаг. Sugar dark chocolate. Эдний хоолоо идчихэж жагаад сандлаа тийш нь авчиж тавьсан чи беби араа очиод нэг хөөрхөн сандлыг авчирч өгч. Яс хөөрх юм. Эдний дүүдэ баярлаа гэж. Оо нөө эдэн битэлтэй ээж өгөө. Дүү нь авчирч өгч явах чинь. Оо яаж юм. Миний хүү зүгээр шиг өөрөө л хоолой дэвэн. Миний хүү шиг өөрөө л хоолой биш. Айгуу санаа зовоод байгаа. Эдний хоолой идэггүй саналаа тийш авсан. Ээжийнхөө легогоо хураагаарай за. Легогоо нэг хураагаарай.